Хай, шинэ бичлэгтэй давтаа байвал бүгдээрээ сайн уу? Тэгээ энэ удаагийн бичлэг маань хэдүүлээ миний жирэмсний үйл явдал ер нь хэр явагдсан, ямар шинж тэмдэг байсан гэх мэдчлэн гоё юм. Нүрэ будангаа ярилцъя. Үгүй Зяг ханаас эхлэх үү? Би амтсан нүрэндээ тосоод төрсөн байгаа, нарныхаа цусыг бас төрсөн байгаа. Жирэмсэн болсноос хойш би танад хэлсэн чинь янз бүрийн скин кэр, арсны бүтээгдэхүүн ерөөсөө хэрэглээгүй. Миний зөвхөн хэрэглэсэн хүн бол энэ Элеоны нүүрний тос хэрэгжиж байна. Тэгээд энэ Синтелагийн нарны тос. Энэ хоёроор л би ер нь болгоцсон. За тэгээд мэдээж Батг гарангуут энэ Aveni Cleanse гэдэг би нэг зөндөө харуулж исэн Luffy битгий дуурайгаад байгаарэ. Тэгээд уруулаа чийгшүүлээд мейкап эхлэе. Хөмсгөө будаж эхлэе. Нэг гэсэн харандаа байна. Би юм нарийнхан харандаагаар буддаг. Ханаас эхлэх вэ гэхлээр хэдүүлээ миний имээ зогсоосноос эхлэе. Эмний талаар бас хүмүүс айгүй их асуусан. Ер нь жирэмсний имийг зөвхөн жирэмснээс хамгаалах гэж бас хэрэгэлдэггүй. Өсвөр насны охтууд хэрэг нэг өсвөр насны ийм батгнууд байдаг шүү дээ. Хүнд хэлбэрийн батгнууд. Тэрийгээ бас болиулахын тулд жирэмсний им уудаг юм байлээ. Би мэддэггүй байсан. Манай 10 жил байхдаа охтууд тийм им айгүй их уудаг байсан. Тэгээд зөвхөн жирэмснээс хамгаалаад байгаа юм гэхээр үгүй. Мэдээж тийч нэг гормонтой холбоотой болохоор гормоныг чинь товторжуулахын тулд бас тэр имийг уугаад одоо нүүрэн дээр байгаа тийм хүнд батгнуудыг арилгуулдаг юм байлээ. Нүүрэн дээр ч гэлтгүй ингээл хүзүү нуруунд дээр ингээд айгүй хүнд батгнууд гардыг штэ. Тийм болохоор тэр байдлаар охтууд ашигладаг, имч бас зөвлөдөг. Тэгээ манай Монголд яадаг юм байгаа юм бэ? Зөвхөн ингэ жирэмсний юм уулаа гэд жирэмснээс хамгаалж байгаа гэсэн үг биш шүү. Бас тийм маягаар хэрэгжилж болдсон шүү л гэж хэлмээр байна. Тэгээ Монголд тэрийг хэрхэн эмчнээ зөвлөлт юм уугүй сайн мэдэхгүй байна. Тэгээ бас хэр хүнд батхтай, хэр хүнд тийм юутай тэгээ тэрнээс шалтгаалаад им уухыг зөвлөлт юм билээ. Мэдээж бол им уух нь бол best тий хамгийн шилдэг арга нь биш. Яагаад гэвэл тэр чинь дотроо ингээ олон нөлөөтэй тий. Тийм болохоор бас Монголд би зөвлөдгөө байх гэж бодоод байна. Яг яадаг юм бол сайн мэдгүй нэр өсвөр насны охиноо үздэг. Эсвэл өсвөр насны дээр ууж исэн бол хэлээд өгөөрэй. Тэгээд ер нь гормоны юм уух чинь бас хэцүү шттэ. Зарим хүмүүст тий таарна, зарим хүмүүст таарахгүй. Ааш замгийн чинь бас тий гормонтой ч холбогдуулаад ингээ тоглож өгнө. Тэгээд зарим айгу их иддэг болчин, зарим айгу хоолноос гардаг болчтой гэл янз л байдаг юм байлээ. Миний эхэлж ууж исэн гормоны юм болохоор надаас цусны шинжилгээ аваагүй манай тэр гинеколог. Одоо монголоор эмэгтэйчүүдийн эмч. Тэгээд зүгээр л нэг за чи энийг туршаад үзгээд нэг юм бичиж өгсөн. Туршиж үзэхдээ хүн 3 сар хэрэгжилж болт юм байлээ. 3 сар хэрэглээд цуснд чинь яаж нөлөөлж ийн те биед чинь яаж нөлөөлж ийн гэдгийг үзээд цаашдаа үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг шийддэг юм байлээ. За би тэгээ нэг оптимизэд гэдэг нэг юм уу аимшигтай байсан. Би бүр амар ааштай. Бүр юм савлсан тэг ингээл юм болоод уйлал юм болоод уурлаа. Тэгэл хоолны аппетит гайгүй байсан гэж бодож ингэхдээ ингээд миний юм ингээд тасралтгүй дөөс юм ч гэжтэй нэг юм бор юм баян ирдэг заа ингээл 7 хоног болоод тэг дахиад нэг 4-5 хоног паузлчаал ахаал тэрнийхэн дараа нь ирж мэрэлцээ. За одоо би нүүрэн дээрээ зөвхөн консилер төрөх байгаа янз бүрийн тийм пудр, крем, янз бүрийн хэрэглэхээ болцсон. Уусаа 100 болж ин тэ гадаа халуун байна. Нэг хүнд хамгаалт хийхээ болцсон гэх юм уу. Ийм стилгнээс авсан консилер байна. За тэгээд тэрийг би 3 сар хэрэглэж болсон. Гэвч дараа нь би өөрийнхөө өрхийн эмчт үзүүлээд нэг юм тэ эмгтээчүүдийн санд ийм ингээд санал болгосон. Гэхдээ ингээд үнэхээр надад таарахгүй байна. Ааш цаа амар өвдрээд би ингэж ингээ хийлээ. Тэгсэн чинь ингээ надаас эхлээд чамаас тусдаа шинжилгээ аваад тэгээд чам тохирох одоо чиний гормон тохирох юм би чам зөвлөе гэд тэгсэн. Тэгээд би болохоор найзуудаас асуусан байхгүй. Тэг манай нэг найз болохоор өвдөдрилгээд тэр юм надад санал болгосон. Тэгээ би эмчтэй энэ юм ямар уу дажгүй юу. Тэг би бас энийг туршиж үзмээр байна гэд хэлсэн чинь гэтээ ингээ миний эхлээд цусны шинжилгээний хариу гаргаж иж харж иж олъё гэсэн. За тэгээд цусны шинжилгээ хариу гараад яг юу гэж харддаг юм байгаа би сайн тэрийг хуж асуугаагүй. Тэг ямар ч гэсэн надад тэр имийг бичиж өгсөн. Хүмүүс аягүй асуусан байсан.
Дээдгэлгээд ийм ягаа ийм задлж үзүүлээ. 28 оны туршуудаг. Тэгээ иймэрхүү гормоны ийм ууж ахад тохиолдолд нэг ч өдөр алгасаж болохгүй. Яг нэг цагтаа уух ёстой. Тэгэхгүй бол цагаа буруу андуураад уух ч юм уу те эсвэл нэг өдөр таслаад ч юм уу те ингээд жоох ингээд доогтлол үүсгэх юм бол ер нь эвгүүтэн хамгаалахаа болж эхэлнэ. Тэгээ энэ улаан юмнууд нь болохоор яг тэр үеэр чиний тийм fake period буюу одоо хиймэл сарын тэмдэг. Хиймэл тус тэр үед ирдэг болгочт юм байлээ. Тэгээ би энэ имийг ер нь айгуу удаан уусан. Ийм уухаасаа өмнө эмчтэй үзүүлээд цусны шинжилгээ хийлгүүлээд өөртөө ямар юм тааруулгаа харж аваад ийм бож эхлэрэй гэж хэлээ. 5 жилээс дээш ийм гормоны юм уух муу байдаг болохоор сольж эхэлдэг юм байлээ хүмүүс одоо гарандаа имплант хийлгэх ч юм уу те эсвэл доотлолтой имплант хийлгэх ч юм уу те. Тэгээд би ер нь за одоо л хөвгтөлж эхлэе да. Тэгээ ингээ жоохон оройтчих юм шиг санагдаад байна гэсэн бодол надад төрөөд би бас тэгж боддог гэсэн ингээд эрэгтэй хүний хүлээн гэж боддог гэсэн ингээд төгөлдөр надаа ингээд 100% хэлж иж би баг гэлтэй жирэмслэн гэх ч юм уу те. Төгөлдөр л надаа нэг хариу хэлж иж би нэг жирэмслэн гэдэг бодолтой байсан. Сая би Rare Beauty-гийн blush хэрэглэсэн. Ойрд би айгу blush хэрэглэх туртай болчиход байгаа ингээд жоохон нүүрэнд өнгө нэмээд би ингээд нүдэ тентдэг болохоор ингээд зүгээр л юм хар сормос хар хөмсөг тэг юм цагаан нүрээд өгсөн аахгүй. Тэг ингээд blush хэрэглэхээр нэг жоохон юм зөөлөн өнгө орж ирээд. Тэгээд энэ болохоор Rare Beauty-гийн Hope гэдэг өнгө нэг ч улаан биш, нэг ч ягаан биш. Яг тийм хөрсөн өнгө нь надад энэ айгу таалагдтiin. Тэгээ иймэрхүү blush авахтаа бас юу явуулахгүй юм шиг байгаа. Жижигхэн мини сайзын авал айгу удаан хэрэгэлдэг. Хэрвээ өдөр болгон нүрэ бүтдэг бол тэгэхгүй юм том томор навчингод ингээд амар удаан хэрэглэн тэгээд хуцаан дуусна гэж байт юм байл шүү дээ. Тэгээд би төвлөрөг хүлээгээд байсан. Тэнгүүд мэдээж эрэгтэй хүн чамд харуулна те ингээл хүүхдэд сайн гэдгийг харуулна. Хүүхдэд болмор байгаа ингээл үйлдэлээ харуулаа эсвэл үгээрээч хэлээд ч юм уу. Намайг ерөөсөө би ингээ хүүхдэд олмор чи надаа хүүхд гаргаж өгмөг биш. Тэгээгүй зүгээр л ингээл өстө хүүхд хөөрхийн манай эргэн тойрны найзуудын хүүхдүүдийг хараад төгөлдөр чи ингээл бүр хайж урсаал хөөрдөл те. Тэгээд ер нь хүүхдүүд айгуу сайн, хүүхдэд айгуу халамжтай, айлын ганц болох ш тийм үү. Надад жоохон тэгж харагддаг байсан. Тэгээ би энийг айгуу удаан анзаарч байгаа шүү дээ. Ингээд битүүшин 4-5 жил өөр ихчлээ. Ингээд тэрний турш ингээл те ёо өстө би хүүхдэд ёстой сайн биш надаас хол ойлгомжлог гээгүй. Тийм болохоор би бас юунд ажгаа болчих юм байна гэж бодсон. Тэгээд би чинь бас өөрийгөө бодоод би одоо хизээ хүүхдтэй болох уу? Эхлээд ингээ ажил хийж явах уу? Эсвэл ингээ яах уу гэх амар их юм бодогдол тээ. Тэгээд Европт ч болохоор угаасаа 30 гараад хүүхдтэй болох нь айгүй илбэг байдаг. Тэгээд би тэрийг даах уу? Эсвэл тэгээд өөрийнхөө мэдрэмжийг даах уу? Айгүй эргэлзээ л тээ. Ер нь тэгээ болмоор байвал би имээ зогсоё гэж бодоод эртнээс зогсоохгүй бол зарим хүмүүс жирэмсэн болох гэж уддаг гэсэн. Би чинь буцаад хэмэндээ орох гэж бас нэлээд удана. Гэтэ хувь хүний биений шалтгаанаас бас айгүй хамаарна. Тэгээ манай хамаатны нэг ихч бас 3-4 сарын дараа хүүхдтэй болж исэн гэсэн. Тэгээ би бас тэх бах та гэж бодоод тэгсэн чинь тэгээ тэр сард болцсон шүү дээ. Амар инээдтэй. Имээ болсон чинь шууд маргаашнаас нь надаа ингээд амар хүнд бие нэмэрсэн. Тиймэрхүү цус гарч ирэл заа ингээл миний жинхэнэ бие нэмэрж байгаа юм байна гэж бодвол. Тэгэл тэр айгу удаан үргэлжилсэн. Миний биений хэмжээ нэг 3-5 хоног мондогт ингээ ячдаг. Тэгсэн чинь энэ болохоор 7 хоног ирсэн. Тэгээ яг 10 сарын ихэр байсан болохоор бас би мэдчихэж байгаа шүү дээ. За ингээ миний биений 10 сарын ихэр ирчлээ. За тэгээ 11 сар болвоо. 11 сарын 5-7 ингээл тоолгол тэг би чинь нөгөө биений ирэх гээд байгаа мэдээл. Чи ингээд юм ирэхгүй. Туул ингээд нөгөө биений мэрэгч байгаа юм шиг өвдөд байгаа мөртлөө юусоо ирэхгүй цаа. Тэгээ би ингээд гайхаал нөгөө ирэх ёстой өдрөөс ингээд 2-3 хоног явчихж байгаа шүү дээ. Имээ болцсон чи ингээд хоногуд нь солигдож байгаа юм болоо те ингээд ихээр ирдэг гэсэн бол дундуур ирэх гэж байгаа юм болоо сүүлрээ ирэх гэж байгаа юм болоо гэж бодвол. За юм яаж мэдхүү те тест авч үзьгээд тэгээ би нэг хүлээсэн л та. Яг гэвэл надад ямар ч мэдрэмж байгаагүй за ингээд хүмүүс чи ингээд нөгөө нэг өглөө ойгдог мөөм зөм хүндүрэлдэг энэ төр хэл. Надад ерөөс тийм байгаагүй. Тэгээ миний мөөм жоохон ингээд сонирн болцсон байсан. Гэхдээ их амар тийм мэдгэтгэхэргүй за. 2 тест авсан. Нэг нь болохоор Clear Blue гэдэг нөгөө нэг хоногтой нь харуулдаг. Нөгөөх нь болохоор зураастай нь харуулдаг. Тэгээд би тэрийг авчаад өглөө нөгөө нэг өглөөнийхөө шээсэн дээр үзгээд тэгээ үзвэ. Тэгсэн чинь тэр Clear Blue нь болохоор би ч нөгөө нэг шээчээ тагийн таглалыг мэдхгүй ингээд тагийн таглахгүй ингээд байлгаад байсан чинь ингээд уншаал байсан аахгүй.
Тэгэл гайхаа алзаа энэ нэвтэрсэн болоо эсвэл болоогүй болоо гэж гайхаа байжсэн. Цаас энэ уушсан чинь тагийн тагласан байсан ах. Тэгээ тагийн таглаа ингээд тавьсан чинь шууд хариун гарч ирээд. Тэгээ би яана би тагийн таглаагүй энийг бороо заацсан гэж бодвол. Тэгэл тэг жоох эргэлзээл юу л яах вэ гэж бодож байгаа л. Тэгэл жоохон байж аа нөө ягаа. Хоёр зураас гарч ирдэгтээ авч үзээд тэгсэн чи бүр ингээд хоёул амар тод гараад ирсэн заяа. Тэгэл амар гайхал би чинь үн ч юм уу гүү ч юм уу ингээ өөрөө шоконд орсон. Тэгээ төгөлдөрт яаж хийх үү гээл. Тэгээ төгөлдөрт яаж хийсэн блогийг үзээрэй. Энэ дээр цаашаа ярихаас өмнө би та сормосынхаа бодгийг үзвэл миний сормосын бодог байнга асуудаг за би байнга хийлдэг. Одоо тэгээ та нар энэ дээр гоё скриншот хийгээд аваарай. Etude House-ийн Curl Fix гэдэг энэ байнга хэрэгэлдэг. Тэгээ би энэний багсанд нь айгүй дуртай. Багсны л ер нь хэрэгэлдэг юм дөө. Тэгээд будган ч гэсэн айгүй сайн буулгадаг. Тэгээ энэ маань дууссан болохоор би энтэй холцсон Maybelline. Тэгээд одоо ингээ өөрийгөө би жирэмсэн гэдгээ мэдээд эхэлсэн чи ингээ эхнээсээ шинж тэмдгүүд нь одоо ингээ мэдрэгдэж эхэлсэн. Тэгээ юу байсан бэ гэхлээр би ингээ амар амьсгааддаг болсон. Би чи өглөө болгон босоод дасгал хийдэг гэсэн хүн чинь бүр ингээ би сулдаад ингээ миний хамар битүүрж эхлээл хоолой ингээ сонь хуурайшаал нэг тийм ядралттай ингээд сонирн болцсон байсан. Өсөх мэдрэмж бол амар байсан. Гинт ингээд өссөөл тэгэл юу идэх гээд байгаагаа бас мэдэхгүй те. Оройныхоо олоныг 6 7 за 7 гэж идчихэж байгаа байхгүй юу. Тэгэл тэрнээс цааш би ер нь юм иддэггүй. Тэгсэн чинь ингээд бүр ингээд 10 те 11 12 гэл үргээ гиз ухаж байгаа юм шиг миний ингээ үлсдэг заяа ингээ миний гизээ дотроос тийм ингээ ухаад байгаа юм шиг ингээ бүр унтаж чадахгүй босч би ингээ сүүмүү таргамаар гуудаг байсан. Тэгвэл нөө Babylon гэдэг юм жижигхан юм улаан чиз байдаг ш тэрийг би иддэг байсан. Тэгвэл ингээ гүрийгээл унтчихдаа гээл нөө ингийн хүн чинь гүрийгээд унтчихдээ ш чи бүр болдгүй. Цаанаас унтахгүй юм чи. Тэгээд би амар үнэрч болсон. Махны үнэр авахад байсан. Ер нь маханд нэг хэсэгт айгу дургу болсон гэж хэлж болно. Чансан мах янз бүрийн тийм хоолны мах те. Бусад махын бол би идэдсэн бөөрийн мах. Гол янз бүрийн фаст фудтэй McDonald's, Burger King гэлтэй тиймэрхүү махнуудыг бол идчихсэн. Chicken nuggets те, chicken wings гэх. Тиймэрхүү махнууд ингээ амар идчихсэн мөртлөө ингээ зүгээр юм гэрийн чансан мах зах юм. Йоо за тэгээд би тэрийг ингээ бэлдэж байгаа, тэгээ үнэртэж байгаа процессыг хараагүй бол би идэж чадсан. Яг тэр үнэртэй ингээ сквол харж марцсан байх юм бол юус ингээ хоолоо олдохгүй өгүүлээд байдаг байсан. Дээрээс нь би ингээд удаа юм идэхгүй байх юм бол ингээ шууд өгүүлнэ. Ойрхон те 30 минутын зайтай сквол цагийн зайтай ингээ юм идээд байх байсан юм шиг байлээ. Тэгэхгүй би ингээд яг өөрийнхөө иддэг шигээ бодоод яваад байсан чи ингээд жоохон дотор сонирн болоод агих гож байгаа юм шиг мэдрэмж төрөөл те. Тэр үед ингээд юм гурилын амар идмэр санагдаад. Тэгээ би амар тийм ногоотой хоолнд аягүй дуртай болсон. Ногоотой шүүл ногоотой хуурга. Тэгээ тэрний хажууд юм гамбартай, мантуутай, тэгээ хэрцэн гурилтай. Тиймэрхүү юм амар идэх дуртай болсон. Тэгээд жимсэнд амар дурс ялангуяа юм шүүслэгтэй усрахаг тарвас янз бүрийн тийм экзотик жимснүүд. Тэгээ би ингээ нэг сонио хүмүүс жирэмсэн болохоор тийм мэдмээрээ гэж гинт ингээд өөрчлөгдөж. Надад болохоор тийм байхгүй ингээд би хүний идж байгаа юмыг харчаад идмээр санагддаг. Одоо жишээлбэл миний хажууд ч юм ингээд би зурагтаар ингээд хүмүүс юм идж байгааг харчихгүй тэрийг идмээр санагдаад байдаг юмсан. Энээс бол надад бол нэг тийм амар юм байгаагүй. Шөнийн 3 цагт босвол би тийм идмээр юм байна. Юус тийм байгаагүй. Хамаар нэгэн хордлого өгөөгүй тэрэндээ бас айгүй баяртай байгаа. За тэгээд дээ штэ тэ энд жирэмсэн болчлоо гэд эмчтэй мэдэгдэнгүүд 7-7 хоног хүртэл үздэг юм байлээ. Монголд болохоор хүмүүс чинь ингээл 5-7 хоногт одоо ингээл үзүүлж мүзүүлэл эхомхоор харуулад байт юм байлээ. Би бас айгүй гайхсан. Энд болохоор 7-7 хоногтод үзнэгээд тэгээд намайг эхлээд биений юм чи хизээс үл ирсэн те. Тэр өдрөөс тоолоод ингээд за одоо чиний тиймэрхүү байгаа юм шиг байна. Тэдэн 7 хоногийн дараа ирээ гэл цаг өгсөн. Тэрээр очиод эхлээд би шээсний шинжилгээ хийлгүүлээд эхоогоор үзэх юм болов гэсэн чинь үзээгүй нөгөө доошоо тэр аппаратаа хийгээд доороос үзсэн. Тэгээд тэр үед ингээ айгу сони өндөгч гэх юм ааш ийм амт шиг юм байт юм л ийм сүүл мүлтэй. Тэг ингээд голд нь ингээ зүрхэн цохилоод юу харагдт юм бэлээ. Тэрнээс цаашаа ингээд надаас бүр амар их шинжилгээ авсан заяа. Тэр нь юунд хэрэгтэй вэ гэсэн чинь янз бүрийн өвчин тэгээ дээрэс нь тийм одоо тризоми гэдэг дээ штэ тэрний юу юм уу байна уу гэд айгүй хүздэх юм бэ лээ.
Тэгээд цусны шинжилгээнд би их аягүй хийлгсэн. Тэрнийхээ дараа 12-7 ногтой ахтаас үзүүлсэн. Гидсэн дээрээ эхогоороо үзүүлсэн. Тэрэн дээр нэг юм жижигхэн юм толгой жижигхэн гар мар бүрдсэн гэд харагдаж байгаа хгүй амар. Тэгээд тэрэн дээрээ би орохоос өмнө бас аягүй их усуусан. Аягүй их усуухаар гидс чи ингээд цэвэрхэн харагдсан юм байлээ эхоны одоо самбар дээр. Тэгээд орохоос өмнө бас янз бүрийн чихэрлэгтэй жуус мөс чихэр мэхэр идчихвэл хүүхд чи аягүй юм актив болоод хөдөлж байгаа харагддаг гэсэн. Гэтэ би кислгатай чихэр бүр амар дуртай болсон байсан. Амар кислгатай юм идмээр санагдал. Эсвэл янз бүрийн эрзэн чихэр идмээр санагдал. Эсвэл янз бүрийн торт, печень, шоколадтай тиймэрхүү. Би зүгээр байхдаа тийм иддэг байхгүй юу? Би зүгээр байхдаа амар юм давсрах юм иддэг юм salt vinegar chips гэдэг байдаг шүү дээ. Та нарын энэ чипсийг мэдэх бол би энэ чипсэнд бүр амар дуртай. Тэгээ би энэ чипсийг эзэж амар сонио амтагтаад амар гашуун амтагтаад ерөөсөө ингээд кайфтай идэж чадахгүй байдаг байсан би тэр чипсийг. Тэгсэн чинь ингээд нэг торт морт нэлүү юмстай амар гоё идэлсэн. Тиймэрхүү амар дуртай болсон байсан. Химчийн үслэг ярьж байсаа идэх юм ярьж байгаа. Тэгээ шивэд болохоор 2 удаа л тэгэж гидсэн дээрээ гоор харуулт юм лээ. Нэг нь болохоор 12 доо. Тэгээ дараа нь болохоор 20 доо нөгөө anatomy scan гэдэг ургийн скан гэдэг үлээ те. Хэр томборсон байна, бүх эрэхт нь явж гэнүү те. Тэрийг л үзт юм билээ. Тэгээ хэрвээ өөрөө хүсвэл тэгээ одоо би тэдэн 7 хоногт дахиад үзүүлмээр байна гэдээ үзүүлж болно. Гэхдээ эмччин үзчихээд шаардлагагүй гэвэл төрөн төртлөө би үзүүлэхгүй юм байлээ. Одоо хүртэл би үзүүлээгүй байгаа. Дээрээс нь 3D скан гэдээ байдаг штэ 4D ч билүү. Ингээд царайг нь ингээд айгу тодор хардаг. Тиймэрхүү сканаас хүмүүс амар их үзүүлдэг юм байлээ. Гэхдээ энд бол зөвлөдөх юм байлээ. Яагаад гэвэл урагт айгу муу айгу тийм хүчтэй гэрлэр үздэг болохоор бас зөвлөөд байдаггүй. Улсын эмнэлгүүд. Гэхдээ хувийн газар хувийн эмнэлгүүдээр яваад үзүүлэх юм бол хийж өгнө. Гэхдээ айгу үнэтэй 3000 крон гэдэг чинь монголоор одоо хэд юм бэ? Битгүү. Энд ингэ биччихье. Тэгээ би заа ашиг аваасаа гарч ирэл харах орон тий ингээд тийм амар хүчтэй гэрлэр үзүүлээд чи яах юм гэж бодвол хэрэгтэй хүмүүст нь бол үзээд явдаг гэсэн. Тэгээ чинь хүн болгоны жирэмслэлттэй хүн болгоны тээлд өөрөө болохоор хүн тэгээ хоёрыг үздэг гэж бас би хэлж болохгүй байх. Гэхдээ зүгээр л нормонд бол хоёрыг л үздэг юм байна. Нэг гайхсан юм би чинь Францд амьдардаг. Тэгээ Францд ингээд бүх насаараа байсан ингээд Францын эрүүл мэндийг мэддэг те. Тэгээд тэнд болохоор бид нар чинь юм carte vitale гэдэг одоо эрүүл мэндийн даатгал гэх үү тийм юмтай. Тэгээд эмч дээр очих болгондоо тэрийг авч очдаг. Жижиг сажиг юу үзлэгүүд бол гайгүй. Эрүүл мэндийнхаа даатгалаар үзүүлчихнэ. Хэрвээ хүнд мөндтэй шүдний мөдний дээр очиж шүд мөдөө авах бол би давхар мөнгө төлнө штэ. Тиймэрхүү системтэй байдаг болохоор би ингээд эмнэлэг дээр эмч дээр очих болгондоо тэр картаа үзүүлээд бүртгүүлээлтэй. Тэгэл гарахтаа ингээд мөнгө төлөөл явдаг гэсэн. Гэсэн чинь энд болохоор айгүй сонирхолтой. Анх 7-7 хоногт одоо үзүүлж явахдаа би ингээд эмнэлэг дээр очиод яхаа мэдгүй зэ ингээд нөгөө ресепшн дээр суудаг хүн намайг дуудахгүй байхгүй. Би ингээд хүлээгээ байж идэг. Тэгээ би ингээд карт март өгөх юм болов юу надаас юм асуух би юм бөглөх юм болов гэж байсан чинь. Тэгвэл эмчнэр гарч ирэл намайг авч яваад миний биеийг ингээд үзчихэл за баяртай гэж явцсан. Тэгээ би ингээд гарахаас өмнө бас би ресепшн руугаа хараад байгаа байхгүй ингээд намайг дуудах нь үгээд тэгсэн чинь ингээд дуудахгүй бараг над руу гайх шараад байгаа шиг одоо яах гэдэг юм бол тэгээ би за угаасаа энэ удаад би төлөөгөөл гэрийн хаягаар араас захиа ирчих байх гэж бодоод угаасаа энд чинь янз бүрийн төлбөр нь төлөгдөөгөө захиа өрөөд ирчдэг. Тэгсэн чинь ямар ч захиа байхгүй. Тэгээ би гайхаад энэ үнэгүй байд юм уу гэж төгөлдрөөс мэдхгүй гэд. Тэгсэн чинь ер нь ингээд ойр хавийнхнаас асуусан чинь иймэрхүү нөгөө нэг зайлшгүй үзлгүүд нь бол үнэгүй. Хэрэг өөрөө хүсээд ямар нэгэн юм үзүүлбэр аваад мэдээж төлбөртэй. Тэгээ би ер нь эмнэлгээр авч явахдаа нэг төлбөр төлөөгүй. Энэ хүртэл энэ 33 хоног хүртлээ. Тэгээд эхоныхоо зургнуудыг хэвлэж авахдаа л би мөнгө төлсөн. Тэр нь болохоор нэг 150 крон гэдэг юм байлээ. Монгол мөнгөөр нэг 35 мянга байна уу. Мейкап бичлэг дуусчлаа. Нэг иймэрхүү байна. Blush, concealer, сомноосны будаг хөмсөг. Тэгээд хэдүүлээ уруулаа яаж бодох вэ? Тэгээд 15-7 хоногтод бас надад нэг цаг ирсэн. Тэгээд тэрэн дээр би юу үзэх юм мэдэхгүй. Тэгээд очисон чинь ингээл амар сүртэй үзэг цаас барьсан. Ингээл надаас жоох цаа одоо чи яаж ийн юу мэдэрч ийн чамд ингээ хэцүү юм байна уу? Тэг баг ингээ сэтгэл зүйчтэй уулзж байгаа юм шиг. Тэгэл би инглөө зүгөө дажгүй ингээл цаас үзүүгээд тэгээд тэрэн дээр болохоор ингээ сэтгэл зүйний талаар ингээ
юмнууд бичсэн. Тэгээд yes үгүй тэдэн хувь тийм үгүй тэдэн хувьтай гэдэг ийм бүхэл юмнууд байсан аахгүй. Тэгээд тэрэн дээр ингээд бичсэнүүд нь заяа. Чи ингээ амиа орломор санагдчихээн үү? Чи нэг гэрт ингээд чамаа дарамтлж байгаа хүн байна уу? Чи янз бүрийн гэр бүлийн юм асуудалд байна уу? Чи ингээл амар хүн түнд асуултууд байгаа аахгүй юу? Тэгээ чи хэр их стресст чи урдныхаасаа ямар байна гэж хэлсэн сахгүй. Тэгээ минийх би ч тэгээд би тиймэрхэн байхгүй юм чи тэгэл no 50% ингээд бүгдсэн сахгүй. Тэгээд хэрийг урдныхаасаа хэр их стресс чи гэдэг дээр би ол стресс чи ингэ битсэн байсан. Яа тэгвэл ингээд жирэмсэн ямар ч амар тийм хүнд симптом хүнд юм өөрийгөө жирэмсэн үгэж мэдэхгүй би ингэ яваад байдаг гэсэн аахгүй юу эхний 3 сар. Би жоохон тэрэн дээрээ жоохон санаа зовоод байгаад надаа юу ч мэдрэхгүй би өөрийгөө жирэмсэн үгэж мэдэхгүй. Тэгээд ингээд хүүхдтэй зүгээр ам болоо яаж ам бол би сайн мэдэхгүй бас юу байдаг штэ бас өөр хүндэлт мөндлт ингээл алдчихдаг малтчихдаг те ингээл гам ам барихгүй бол ингээл доош явчдаг гэл амар тийм би сонссон. Тэгэл дээрэс нь би нэг TikTok дээр амар нөгөө жирэмсний юмнууд үзчихлээ. Тэгэл тэрэн дээр чинь зарим ээжүүд би тэдэн 7 хоногт одоо хүүхдээ ингэчлээ тэгчлээ гэл бичингүү чинь би чи хэдэн 7 хоногт төлөө би одоо яаж байгаа вэ гэл. Тэгэл нөгөө байнга шээсээ хараад те байнга юу гоож чинь гэдгээ хараад тэрэндээ амар стресстэй байдаг байсан. Тэгээ тэрийгээ би эмттэй хэлсэн чинь ингээд манай эмттэй наа чи ингээд нормал чи ингээд анх удаа ингээд болж байгаа. Тэгээд иймэрхүү юм санаа зовох ч бол ойлгож байна. Гэхдээ чиний бие ингээд юу ийхээ мэдж байгаа. Чиний бие чинь одоо өнөөдөртөө ингээд юу ургуулах уу, маргааш яах уу гэдгийг ингээд өөрөө мэдээд явцдаг болохоор чиний ингээд ухаан санаа чинь 50 level чи ингээд зүгээр гисэн. Тийм болохоор чи ингээд намаа бараг чи ингээд толгоогоо өдөрт гэдсэн аахгүй. Яагаад гэвэл толгоогоо өдөртөө би 50 байж ич миний бие ингээд 50-аар миний хүүхдээ ингээд боожуулаад томруулна гэд хэр чи би нэрээ тийштэй те би ямар ингээл за маргааш юу ургуулах уу гэж бодох уу, маргааш гар ургуулах уу, маргааш фуруу ургуулах уу гэж би бодохгүй. Миний би тэрийг хийх болохоор би зүгээр л өөрийгөө 50 байх хэрэгтэй юм гэж бодсон. Тэрийг бас сонсоод айгу тавьширсан. Тэгээд тиймэрхүү үзлэг бас надад айгу таалагдсан. Тэгээд би ч бас нөгөө хүн амьтантай тиймэрхүү маяг ярихгүй болохоор эмчтэйгээс тийм ярьсан ч айгу таалагдсан. За тэгээд тэрэн дээрээс надад тариануу зөвлөсөн. Яг бол би ч өвөл жирэмсэлж исэн болохоор намайг ковидын вакцин тавь гэж асуусан. Янз бүрийн тийм дархлааны вакцин хийлгэсэн энэ гэж асуусан. Хэрэв өвөл төрөх байсан бол би тийм дархлаа тий ковидын вакцин хийлгэх ёстой байсан байлаа. Гэхдээ би 100 төрөх болохоор намайг нэг амар хүн танаа төрөхгүй байх гэж бодоод тэр тариануудыг зөвлөөгүй. Гэхдээ нэг тариаг би саяхан тариулсан. Тэр нь болохоор 37 хоног гарсныхаа дараа тариулт юм билээ. Whooping cough гэдэг. Тэр тариа нь болохоор одоо хүүхэд гарч ирэхээс өмнө янз бүрийн тийм гадны бактериас дархлаажаад гарч ирдэг тийм тариа гэсэн. Тэгэхгүй эхний сард айгүй эмзэг байдаг болохоор юу ч тусч магадгүй. Тийм болохоор ээж нь жирэмсэн байхдаа хийлгэдэг гэд тийм вакцин хийлгэсэн. Жирэмсэн болсон гэдгээ мэдснээс хойш юу зөвлөсөн бэ гэвэл намайг фоли өвчлөө гэсэн. Фоли өвчлийг юу нэг жирэмсэн болохоос өмнө ч юм уу те бэлдэж байгаа хүмүүсээс уухыг зөвлөдөг юм байлээ. Тэгээд хэрвээ жирэмсэн гэдгээ мэдсэн бол шууд фоли өвчлөө ууж эхлэх хэрэгтэй. Тэгээд тэрийг хүмүүс төрөн төртөл уугаад байт юм байлээ. Ер нь ямар ч шаардлагагүй эхний 3 сар л уух хэрэгтэй юм байлээ. Яг л тэр чинь хүүхдээ чинь ямар ургац хинүүнийг ургац байдаг хийнэ. Нуруунд дээр нь тэрийг ингээд ургахаас сэргийлж ууж байгаа болохоос чи өдөр тутамд хоолоо идэж байгаа өдөр тутмын одоо хүнс ногоо жимстэй тэрийг идэж байгаа болохоор тэр фоли ижил ер нь эхний 3 сар уугаал дараа нь хэрэггүй гэдэг гэсэн. Тэгээ дээрэс нь жирэмсний мультивитамин гэдэг мультивитаминууд уусан. Одоо бол би нэг ийм сквал витамин уухгүй ба гэхдээ манай найзууд надад зөвлөөдлээ омега сквал кальциум тиймэрхүү ууж ах хэрэгтэй юм биш үү гэ би болохоор манай эмч намайг нөгөө хэрэггүй гэсэн болохоор би уухгүй байгаа. Гэхдээ бас ууж эхэлдэм үү? Та нар ер нь юу уудаг гэсэн бэ? Тэгвэл би одоо төмрөөс өөр юм уухгүй байгаа. Намайг төмрөөс уух гэсэн. Гэхдээ төмрөө би 7 хоногт нэг 2-3 удаа хоолныхаа дараа ууж байгаа. Бас ажиллаж болохгүй. Амар юм байл ш. Би ихтэй нөгөө мэдгүй. Хэлэн дээрээ жоохон удаан байлгацсан байхгүй. Тэгсэн чинь миний хэл ингээд хорсоод барцаагаад амар сонирн болцсон.
Тэгээд бас намайг дасгал хөдөлгөөн сайн хийгэрэй гэсэн. Ер нь хөдөлгөөнтэй байгаарай гэсэн. Яг бол хүүхдээ зүрхийг дэмждэг гинэ. Хөдөлгөөнтэй байх тус. Гэхдээ нэг амар хөдөлгөөн хийх гэсэн үг биш. Ер нь өдөртөө гарч алхаалтай нэг хийдэг байсан юмудаа энгийнээр хийгэрээ. Тэг ингээд битээ тэднийг хаяарэ гэж зөвлөд юм байлээ. Тэгэхгүй нам суучих юм бол ингээд чиний бийц чи муу хүүхдийн бас ургалтанд ч муу гэд. Тийм болохоор нэг зөв хийдэг юм ал хий гэсэн. Тэгэл би таслаа хийдгэр хийсэн. Гэхдээ амар гизний судлууд бол амар хийгээгүй. Тэгээ сүүлийн сарууд би хийхээ болцоо бүр үнэхээр яадраад дээрс нь энэ луфи ирсэн. Жимдээ би явж чадахгүй байгаа. Тэгээд гэхдээ нэг сунгалтын дасгал хийх мэх ч юм уу те. За тэгээд хамгийн эхэлж хөдөлсөн үе нэ штэ те. Би нэг 16 17 нөхтэй илүү гэж би бодож чинь шүн би унтчихсэн зүс чи ингээд би зүудлээд байгаа мó сэрүүн байгаагаа мэдэхгүй. Миний хийсэн нэг юм сони юм гөрүүлцээд ингээд хөдлөөд байгаа юм шиг мэдрэгцэн. Тэгээ би өглөөнөөс ирчээд ингээд би ингээд зүудсэн болоо яасан юм болоо ингээд гайхаад. Тэгээ тэрнээс хойш ингээд өөрөө ингээд чангисан чи ингээд уу ингээд шүнл байгаа байхгүй. Яг шүнл ингээд миний ингээд сони загас яваач байгаа юм шигтэй ингээд юм хөдлөөд байгаа. Ингээд би зөвхөн өлсөөд ингээд дугаараад байгаа юм биш үгүй яг юм мэдрэгдээд тэгээ би төгөлтөр хэлчихэж төгөлтөр би худлаа. Би одоо юугаар худлаа ярьж байгаа хэрэгтэй. Тэр уусыг тэр үеэс ингэ мэддэж эхэлт юм байлээ. Тэгээ миний ихэс болохоор гизний урд байрлцсан байсан. Тэгээд тийм болохоор би бас нөгөө гаднаасаа шууд мэддэж харж чадахгүй. Тэр ихс чи одоо ингээд миний гиз одоо хүүхд хоёрын дунд байгаа. Тэгээд ийм давхар хамгаалттай байна л гэсэн үг байгаа байхгүй юу? Тэр бүр томорж иж нэг юм хөдөлж байгаа нь харагдана гэд манай юмч бас битээ тэр санаа зов гэсэн яа гэвэл ихээс яг ингээд нэг дээрээ урдаа хойноо те хажуудалтай ингээд байдаг. Хэрвээ доороо байрлсан үед бол аюултай. Тэгээд яг гаднаасаа хөдлөхийн хизээтэй харлаа нэг 24 мөрөв тавтаагаас нь би харсан. Ийм жижигхэн ингээд өшөглөөд ингээд харагдаад. Гэхдээ ингээд сайн ингээд манжиж л харахгүй бол ингээд тийм хүмүүс ч юм уу ингээд амар ингээд дотор нэг явж бууж байгаа нь харагдал. Эсвэл нэг хөлнийх нь юм харагдаад байдаг шүү дээ. Минийх одоо л тэгж харагдаж байгаа заяа. Тэгээс зарим хүмүүс хайгуу их тэгэлчтэй юм байлээ. Тэгээд хэрэгтэй хоол хүнсэн дээрээс имжиж айгуу их зөвлөсөн. Шведийн тийм хоол хүнсний одоо зөвлөдөг тийм сайтн дээр ороод жирэмсэгчүүд ямар хоол хэрэглэх ёстой, хэрэглэхгүй байх ёстой гэдэг тийм хүмүүс байт юм байлээ. Тэрнээс бас харчаар айгуу амраас яа гэвэл би ингээд жирэмсэн босноос хойш би ингээд байнга гуглддаг байсан зэ ингээд ийм мэдж болох уу, ийм мууж болох уу, ингэж болох уу, тэгэж болох уу гэх би баг өдөр шөнөгөл баг иддэг байсан бүх юмнуудаа би одоо энийг идэж болох уу гэж баян асуудаг заяа. Тэгэхгүй бол ингээд хүмүүсийн баг ярьж байгаа бол юу ч идэж болохгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд би чинь урд нь иддэгээс юмудаас тэг идмэр санагдал ёо. Халуун ногоо тэр би амар дуртай. Би баг бүх хоолн дээр халуун ногоо хэмжиж иддэг байсан байхгүй юу. Одоо халуун ногоо идэж болох уу гэхээр ингээд цаанаасаа идмэр санагдаад болохгүй гэх тусам идмэр санагдаад тэгэл би бүр догбуг амар идмэр санагдсан. Тэгэл би догбуг ингээ халуун ногоог хийж үзсэн заяа ингээл янз бүр өөр соустай тэнгууд бүр үнэхээр муухамттай юм бэл. Тэгэж идчихсэн идэхгүй байсан тэр заяа. Тэгэл нэг үе эмчээс нэг гой хариу авсныхаа дараа за догбуг иднэ. Сквад гом ч юм уу те. Гэхдээ ингээд хүн идэхэ болчихгоод цаанаасаа өсгөө болчт юм байлээ. Тэгээ би эхний эдэн сар тэгэж нэг хорхоогоо дарчаа сүүл рүү угаасаа ингээд идэхгүй байсан чинь тэгээд цаанаас өсгөө болцсон. Гэтэ чихэрлэг юм бол би одоо хүртэл дуртай. Сая сүүл би нэг цусны шинжилгээ ихтэй нэг 3-наас нь ингээд тэг гээд авдсан штэ. Тэрүүгээр үзсэн чинь миний сахарны юу жоохон ихсэн байсан. Урдныхаасаа. Тэгээ манай юм 0.52 нэмсэн байна. Жоохон багасгаарэ гээд. Тэгээд одоо би багасгах чагаа. Огт бол болоогүй гэхдээ багасгах чагаа. Тэгээ уусаа цаанаас эвэр тэгээ илчгэр уус цаанаас ингээ багасчт юм байлээ. Тэгээд үе нэг жоохон ингээ идмэр санагдангууд нэг балгаат ч юм уу те гадтай ундаа нэг балгаат ч юм уу эсвэл нэг чихэр идэх ч юм уу те эсвэл нэг бичээ идэх ч юм уу те тэгж хорхоогоо дарж байгаа. Тэгвэл бас огтхон ч хасч чадахгүй жоохон хэцүү үлээ. Гэтэ яг хүүхдээ бодоод огтхон ч бүр нэг мөсө хасыг бол хасна. Гэтэ цаанаасаа ингээ адуу те манай хүүхд идэгээд ах чи болоо гэдэг байхгүй. Тэгээд төгөлдөр битээ тэгээл чихрэн дээр хэрэлдээл байж. Төгөлдөр болох чамайг идэж болохгүй гэсэн мэт тэнгүүд би багсах байгаа эцтэй гэл. Бичээндээс нь идэж мэдэх ч юм уу те. Тэгээл байж ин дөө. Юм нь бол би нэг тийм амар бол хэцүү байгаагүй зүгээр л ингээл хамар битүүрх надад амар хэцүү байдаг байсан. Хоолоо хатахыг хэцүү байдаг байсан. Ингээд цээж орсох. Oh my god.
Би урд нь ингээ хүмүүсийг цээж орсоод байна, өвдөд байна гэнгүүт бүрээс мэддэггүй байсан за ингээд яад юм бол юу юм бол чи ёо би цээж орсхийг гэсэн нэр өөр мэдэрсэн. Үнэн заваа юм амар юм хэцүү юм миний хоолойг ингээ ураатж байгаа юм шигтэй ингээл. Тэгэхээр амар сонин муухай мэдрэмж өгд юм цээж орсох гэдэг. Ялангуяа юм тослог тийм янз бүрийн мэдчингүүд ингээд амар яадаг хүнд юм мэдчингүүд минь ингээд цээж орсдог. Тэ хөнгөн шингээ мэдж байгаа сүүл үед. Тэгвэл одоо хиз бүр ингээд томорсон чи ингээд хоёр тийшэл харж унтах хэвээр мөрөн дээрээ унтаж болохгүй гэсэн. Яа гэвэл ингээд хамаг ингээд эрэхтэнгүүд чи ингээд хүүхдтэй даргаад тэгээд ингээд амьсгалах юу ингээ хаагаад идэг энэ оксиженийн тийм болохоор ингээд 37 оноо гарсан бол ингээд хоёр тишээгээ харж унтаарай гэж зөвлөлт юм байлээ. Би яалтчгүй цаанаас ингээд дээш харж унтмаар санагдав. Дээш харангуут л мөрөө гой болоод байгаа санагдаад байхгүй. Тэг ингээд хоёр тишээ ингээд харж унтах хамгийн хэцүү зүйл ингээд гидсэн ингээд ширхцээ. Ийшээ одоо ингээд баруун талтаа унтсаж байгаа л нөгөө тишээ харыг нөгөө ингээд гидсэн ингээд арай ч нөгөө талд гаргаж ирээл ингээд тэр хооронд ингээ амар ядарч байгаа. Тэр хооронд амар ингээ өвдлүүд мэдрэгдэж байгаа. Йоо шүрмэс татах. Тэр шүрмэс таталт бол амар. Эхэндээ би ингээ шүрмэс татаал жижиг сайжигтэй. Тэгээд би ингээ өөрөө ингээ булгачдагаас ахгүй ингээ нөгөө нэг үлмийн ингээ тэнэлгэл. Сая сүулт миний бүх шүрмэс амар татаад. Тэр өөр ингээ тэсэхгүй ингээ уйлаа төгөлдрээс ирээ. Тэгээд төгөлдөр ингээ сандарч босч яана түрхэж гинэ үү гэх. Тэгсэн чи үгүй хөл барих. Тэгээд тэр шүрмэс таталт бол амар эд юм байлээ. Жирэмсэн босноо зарлаагүй үедээ сүши мүши идэл нэг бичлэгэн дээр харуулж хүмүүс тань хүү яаж сүши идэж болохгүй штэ түүхий загснаас гэдсэн. Энд болохоор хүмүүс иддэг. Гэтэ Японы одоо сүшиныг бодвол өөр штэ яг чиний нүдэн дээр ингээд алаат зүсээд ийм фрештэй шинээр нөгөөгөө хөлдөөдсөн загсыг ямарваа нэг хэмжээнд яг тохирсон хэмжээнд хөлдөөдсөн загсыг хайлуулад идж байгаа бол гайгүй. Гэхдээ бас өдөр болгон чи сүши идэж болно гэсэн үг биш шүү дээ. Би нэг сартаа л нэмээ иддэг гэсэн. За эсвэл би ингээд шарж иддэг байсан. Бусад загаснуудыг бол идээгүй буусаа бус загаснуудыг идэж чадахгүй. Тунааг бас нэг идэх ёстой гэдэг юм байлээ. Яг бол тунаа чинь меркури ихтэй гинү. Ямар ч тэр сайтн дээр ийм идэж болохгүй загаснууд гэсэн жагсаалт өгд юм байлээ. Тэгээд тэрэн дээр тунаас яасан. Кямнуудаас аяг баг иддэг байсан. Тэгсэн мөртлөө би юм нэг шахгүйдхийг гэдэг шүү дээ. Гоё юм чиз плейтер. Гол нэг хямны плейтерүүд би тийм амар дуртай. Тэгээ миний одоо ганц идмээр байгаа зүйл гэвэл тийм жинхэнэ Френч, тэ жинхэнэ Франц хям одоо нөгөө нэг янз бүрийн бяцлагнууд, өмхий бяцлагнууд. Би тэднэрийг л ингээд бүр кайфарч идмээр байгаа байхгүй юу. Би тийм бяцлаг нэг ч идээгүй. Тэгээд тэрийгээ л ингээд дэлгүүрт ороод үнэртэй л явдаг цай. Тэгэл идэж болохгүй гэхээр л яа. Төрчөөд би эднийг шууд идэх гэж бодож байгаа. Тэгэл юм нуугаал тий. Алкогны зүйл нэг надад проблем байгаагүй. Би уус нэг уудаггүй. Тэ амар сонин хүн ингээд иддэггүй юм аа. Жирэмсэн болчоод идмээ санагдаад идэм шиг үлээ. Одоо жишээлбэл би пив уудаггүй заяа. Тэгсэн чинь нэг хэсэг би бүр пив умар санагдаад. Тийм юм сонин градустай юм умар санагдаад заяа. Тэгсэн чинь би 0 градустай пив ууж үзчих бүр за хутлаа юм байна зүгээр нэг ингээд амсаад хорхоогоо дарчихвал болоо юм байна гэж бодлоо. Тэгэл тэрнээсээ вирус юм уу? Амар ам цангат юм байлээ. Тэгээд ам цангалтыг уусаа газтай юм айгу дарддаг. Тэгээд би газтай сууж байгаа. Ундаага болоод яадаг те. Болохгүй шүү. За тэгээ тиймэрхүү ер нь өнгөрлөө. Сумаар юм байвал асуугаараа тэгээд парт 2 хийвэл хийхгүйсэн ч болно. Та нар бас надад зөвлөгөө өгөөрэй. Тэрний дараа те ямар дэглэм бэлэм болтой юм уу барьснаас хэлээрэй. Тэгвэл одоо би төрчөөд хөхөлний бас янз бүрийн мэдэж болохгүй юм байл шүү дээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.